Сайн байцгаана уу сонсогчдоо, бүгдээрэнд нь мягмар гарагийн мэнд хүргэе. 2025 оны хамгийн сүүлийн дугаарын хүү цацагдахад бэлэн болсон байна. За тэгэхээр энэ удаагийн дугаараар би та бүхэнд 2025 оны 9 сарын 11-ний өдөр Солонгос улсад болж өнгөрсөн нэг маш харамсалтай хэргийг ярихаар бэлдсэн байгаа. Одоогоос 3 сарын өмнө үлдэгдсэн Солонгосын SBS телевизийн хамгийн их үзэлттэй байсан хэргийг ярихад бэлэн болчихсон сууж байна. За ингээд өөр зүйл нушралгүй шууд гол яриараагаа орцгоё. UNGA гэх хохирогч эмэгтэйг зарим их сурвалж дээр 20 настай, зарим дээр нь болохоор 22 настай гэж дурдсан байсан. За Jia гэх нэрээр нь цаашид хилээд явъя. Түүний ойрын хүмүүсийн хэлснээр бол Jia эрч хүчтэй, амьдралд хайртай, заримдаа бүр өсвөр насны хүүхэд зан ааштай болцдог байсан гэж ярьсан байдаг. Тэр бол TikTok дээр 300 мянга гаруй дагагчтай. Тэгээд байнга одоо аккаунт дээрээ идэвхтэй байж лайв буюу шууд дамжуулалт хийж амьдралын хэв маягтай холбоотой тийм контентууд хийгээд тренд болж байгаа бүжиглэж өөрийн одоо сэтгэл татмаар зан төрхөөрөө олон хүнийг татаж чадсан нэгэн байсан. За хүнийг өөртөө татаж чадах тэр их харизм нь түүнд бол мянган фолловерсыг татахад тусалсан. Jia ер нь бол жүжигчин болох мөрөөдөлтэй сошиал медиаг ерөнхийдөө бол одоо entertainment салбарт хөл тавих хэрэгсэл болгож ашигладаг байсан. За тиймдээ ч өдөр тутмын амьдралаа харуулж бүх сэдвт чин сэтгэлээсээ хандаж бусадтай харилцдаг, тэрийг нь ч хүмүүс мэддэг. Тийм олон хүмүүсийн хүндэтгэлийг хүлээсэндээ үргэлж талархдаг байсан талаар гэр бүлийнхний нь ярьсан байдаг. Төвний бүтээсэн идэвхтэй орон зай, лайк, эерэг сэтгэлүүдээр дүүрэн байдаг байсан ч гэсэн шүтэн бишрэгчэд түүнд дуртай эерэг зүйлсээс гадна аюултай хүмүүсийг ч гэсэн өөртөө татсан байсан. TikTok дээр VIP фэнүүд буюу спонсорын систем бол нээлттэй байдаг. За тийм хүмүүс нь дуртай контент бүтээгчдтэйгээ илүү ойртох, өндөр зэрэглэлд хүрэхийн тулд асар их хэмжээний виртуал одоо бэлэг зарцуулдаг. За жишээ нь зэрэглэл 46 эсвэл 56-д хүрэхийн тулд дор хаяж 100 сая вооны хөрөнгө оруулалт шаардлагатай болдог. За магадгүй энэ мөнгөний хэмжээ улс улсынх өөр байдаг байх. За Jia бол бусад инфлюенсерүүд шиг энэ төрлийн спонсор дэмжлэгч тодорхой хэмжээгээр итгэж найддаг байсан ч гэсэн энэ нь бол түүнийг хэцүүхэн эрсдэлд оруулсан гэж хэлж болно. За түүний амьдралыг өөрт өөрчилсөн хүн бол Choi гэх нэртэй 50 орчим насны эрэгтэй байсан. Интернет орчинд бол түүнийг Black Cat буюу хар муур гэх нэрээр нь мэддэг хүмүүс цөөнгүй байсан юм байна. За албан байгууллагууд болон Солонгосын хэвлэл мэдээллүүд түүний бүтэн нэр нүүр царайг нь бол ил тод гаргаагүй. За яагаад гэсэн чинь өмнөд Солонгост гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүний нэр төрийг мөрдөн шалгах явцад хамгаалдаг тийм хууль хүчтэй үйлчлэлт юм байна. За энэ нь бол хэрэгцээ гин буруугүй гэж хожмон тогтоогдох юм бол дараа нь цагаатгагдах хүнд нөхөж баршгүй нэр хүндийн хохирол одоо учруулахгүй байх зорилготой байдаг юм байна. За ерөнхийдөө ингээд нөгөө шүүхээр оруулж гин буруутай гэж тогтоогдож аалах одоо дуурсны дараа л нийтээрээ одоо түүнийг алуурчин гэж дуудана гэсэн үг. За тэрнээс өмнө бол сэжигтэн гэж явдаг. За тэгэхээр одоо хэдүүлээ энэ Choi гэх хүний талаарх мэдсэн бүх зүйл бас өөрийнх нь ярьснаар яагаад энэ гэмт хэргийг үйлцсэн талаарх яриараа одоо оръё. За Choi бол Сөүл хотод амьдардаг IT-ийн мэрэгчлээ. Зарим их сурвалж дээр болохоор түүнийг программист байсан гэсэн бол зарим дээр нь системийн инженер байсан гэж одоо дурдсан байлээ. Солонгос улсад бол интернет эрчимтэй хөгжиж эхэлсэн эхний он жилүүдэд Choi сошиал медиа салбарт өөрийгөө жинхэнэ мэрэгчлэлтэн гэж нэрээ гаргаж эхэлсэн. За тэгчээд тухайн үеэс л онлайн форумууд дээр Black Cat гэх тэр никнеймээ ашиглаж эхэлсэн. Өөрийнх нь хэлснээр бол энэ нэр нь нууцлаг байдал Аз хиймрийг бэлэгддэг гэж ярьсан байдаг. За түүнтэй хамт ажилладаг хүмүүсийнх нь хэлснээр бол Choi ер нь нэг тийм айгүй шуналтай, бусдыг хяналтандаа байлгах дуртай хүн байсан гэж дурдсан байсан. За тэр бол зарилгадаа хүрэхийн тулд хувийн ашиг хонжоо олохын тулд бол эргэн тойрныхоо хүмүүсийг манипуляц хийх зуршилтай нэгэн байсан. 2000-ад онд өмнөд Солонгост бол медиа платформ сошиал сүлжээ огцом өссөн жил болсон. За энэ нь бол YouTube ч гэсэн эрчимтэй хөгжижсэн үе байсан. За Choi энэ боломжийг ашиглахыг хүсээд өөрийгөө болохоор тийм жижиг контент бүтээгчдэд IT компани захирал гэж танилцуулж эхэлсэн юм байна. Тэгснээр дагагчийн тоог нэмэгдүүлж контентосоо мөнгө олоход чинь тусалнаа гэж амлаж эхэлсэн. За тэгээ нөгөөх чинь шинэ контент бүтээгчдийн
ментор юм шиг өөрийгөө харагдуулахыг хүсээд хариуд нь тэдний орлогын 30-аас одоо бүр 50%-ийг нь авах санал тавьдаг байсан юм байна. Гэхдээ яг үнэндээ бол Choi гихтгээдэд ийм үйлчилгээ үзүүлэх албан ёсны компани бол огт байгаагүй мэн. Тэгээ мэдээж албан ёсны компаниг болохоор байгууллагын бүтэц центр гэж өөрөөсөө байхгүй. Бие дааж ажилдаг тийм одоо нөгөө сайн дурын уран сайхан ч гэдэг нь шүү дээ. Фрилансер тим хүн шиг хідэн контент бүтээгчдийг дэмжихийг одоо оролдож исэн байгаа. За тэгснээр нөгөөх чинь өөртөө тодорхой хэмжээний итгэл үнэмшил, нэр хүнд бий болгохын тулд хэмжээний зээл аваад за тэгээ нөгөөхөөрөө одоо үнэтэй хувцас, байр, одоо тансаг автомашин тэгээ бусад эд зүйлс худалдаж аваад өөрийгөө одоо нэг тийм амжилттай явж байгаа хүн шиг харагдуулахыг маш их хичээсэн. Өөрийнхөө гадаад төрх имижтэй хөрөнгө оруулалт хийгээд хэд хэдэн контент бүтээгчдийг нөгөөх чи одоо итгүүлж чадсныхаа дараа удаачгүй 8 контент бүтээгчтэй албан бус тийм агентлаг ажиллуулж эхэлсэн. Тэдний ихэнх нь бол залуухан эмэгтэйчүүд байсан. Тэгээд нэр алдар бас мөнгө амлаад итгүүлж чадсан байгаа. Оронд нь бол бүгдээрээ Choi гэх хүнд үнэнч байх ёстой болсон. Choi өөрийн удирдахжсэн контент бүтээгчдтэй албан ёсны гэрээ байгуулсан хэсэг нь бол тодорхойгүй. За учир нь гэх юм бол түүнд одоо албан ёсоор бүртгэлтэй компани байгаагүй. Ер нь бол энэ салбарт үйл явдал ямар байдлаар явагддаг талаар одоо ярьцгаая. За одоо үед ч гэсэн ингээд контент бүтээгчид рүү хандаад орлогыг чинь нэмэгдүүлээд өгөө гэх мэт амлалтууд өгдөг компаниуд бол байдаг. Хоёр тал хоорондын гэрээ байгуулад аль аль нь түүнийг мөрдөх үүрэгтэй болдог. За хэрвээ аль нэг тал нь гэрээ зөрчих юм бол нөгөө талд нөхөн төлбөр болгох тийм одоо торгуул төлөх ёстой юм байна. За энэ торгуул нь хөвчлэн одоо маш өндөр мөнгөнд үнэтэй байдаг. Ингэснээр контент бүтээгч гэрээг зөрчгөөс бол зайлсхийдэг. За учир нь гэх юм бол компани зүгээс гэрээг зөрчих магадлал бол маш бага байдаг. Харин хэрвээ контент бүтээгч ямар нэг шалтгаанаар гэрээгээ зөрчиж юм бол нөгөө тал нь гарын үсэг бүхий одоо баримт өөр дээр нь байгаа учраас хууль эрх зүйн арга хэмжээ авах боломжтой. За энэ нь болохоор бүр маш төвөгтэй байдалд хүргэдэг юм байна. Тийм болохоор Choi удирдахжсэн контент бүтээгчдтэйгээ гэрээ байгуулсан хэсэг нь бол тодорхойгүй ч гэсэн их сурвалжуудын мэдээлснээр албан ёсны компани байгаагүй болохоор тэдний хоорондын тохиролцоо зөвхөн одоо аман хэлбэрээр хийгдсэн байх магадлал бол маш өндөр. Ер нь л одоо эндээс харахаар бүх зүйл нэг тийм бодлонтой байгаа. Контент бүтээгчдийг удирдах нь бол Choi тодорхой хэмжээний ашиг авчирч исэн ч гэсэн тэр бол өрөндөө улам бүр живээд банк болон одоо банк ус тийм зээлдүүлэгч одоо хувь хүн бас нөгөө зээл энэ төр өгдөг шүү дээ. Тийм хүмүүсээс ингээд олон удаа зээл авч исэн юм байна. За тэгээ тэр болохоор нэг банкнаас авсан зээлийнхээ барьцаанд өөрийнхөө амьдарч исэн байраа тавьж исэн удаатай юм байна. За Choi-ийн амьдрал бол үндсэндээ ийм байдлаар өрнөж исэн. Тэгээ арт хормоогоороо ингээд урд хормоогоо нөхөн гэдэг шиг контент бүтээгчдээс олсон ашгаараа нэг банкны зээлээ төлөөд дараад нь дахиж зээл аваад зээлийн барьцаалагчдад одоо мөнгөө төлчдөг. Дараа нь дахиад өөр зээл аван. За яг энэ маягаар ингээд нөгөө айгүй их мөнгөний асуудал нь үргэлжилдэг байсан байгаа. Өөрийнхөө зохиосон тийм нэг эрсдэлтэй схемийг бий болгосон байсан. За тэгээ мэдээж өрнийх нь хүү өдөр сараар өсч тэрэндээ улам бүр бараг хит их хамааралтай болсон гэдгээ ойлгосныхаа дараа Choi контент бүтээгчдийг бүрч илүү их ажиллаж, илүү их ашиг олохыг шаардаж эхэлсэн. Анхандаа болохоор яг л ингээд нөгөө хүүхдийнхээ сайн сайхны төлөө юугаач зориулахаас буцдаггүй тийм эцэг их шиг байсан зан чанар нь айжамдаа бол нэлээд тийм токсик тэгээд хянах дуртай болж хувирч эхэлсэн. За тэгчээд нөгөөдүүлээ 8-аас 10 цаг тасралтгүй дундаа бараг завсарлага авахгүйгээр лайв хийхийг шаардаж энэ шахалтан сүүлдээ зөрчил үүсгэж контент бүтээгчд нь энэ хүнд ашиглуулад эхэллээ гэдгээ эхнээсээ бол мэдэрч эхэлсэн маа. Тэгээ мэдээж нөгөөдөл нь Choi-тай хамтын ажиллагаагаа нэг нэгээрээ бол зогсоогоод албан бус агентлагаас гарч эхэлсэн. Choi тэрийг нь мэдээж огтхонч сайнаар хүлээж аваагүй, заримыг нь нөгөөх чинь дарамтлж эхэлсэн. Зарим нэг нь ашгүй энэ талаар одоо эрх бүхий байгууллагуудад мэдэгдэнэ гэж сүрдүүлж ээж Choi бүр яаж чадахгүй зогсдог байсан. За ингээ энэний дараа Choi өөрийгөө тусгаарлаж хоёр өөр амьдралаар зэрэг амьдрах болсон. Интернет орчинд тэр бол баян одоо тийм маш хүчрхэг, хэнийг ч амжилтанд хүргэж чадна гэж харагддаг одоо магнат шиг байсан. За харин бодит амьдрал дээрээ тэр бол маш их ганцаардсан, өөрөнд баригдсан эрхтэй байсан. За их сурвалжуудын мэдээлснээр Choi бол эхнэр хүүхэд байгаагүй. За энэ нь түүний ганцаардлыг улам бүр гүнзгийрүүлсэн байж магадгүй. Хуршүүд нь болохоор
Чойн гэрээс одоо хашгирах дуу, юм хаагарах чимээ сонсогддог байсан гэж мэдүүлсэн байсан. За ганцаараа гэртээ ингээд хаяа галзуурдаг байсан юм шиг байна. 2020 онд дэлхийд даяар бол ковид цар тахалт дэгдэж хямрал бол дээд цэгтээ хүрэх үед олон хүн хөл хорионы улмаас гэртээ үлдэхээс аргагүй болсон. За энэ хугацаанд бол гэртээ удаан суусан хүмүүсээс болоод шинэ контент бүтээгчд болон одоо үзэгчдийн тоо бол огцом өсөж эхэлсэн. Хүмүүс ихэнх цагаа интернет орчинд өнгөрүүлж, бичлэг, лайв энтриг бол маш ихээр үздэг болсон. За харин Choi шинэ одоо контент бүтээгчд болон тэдний үзэгчдийн тоо огцом нэмэгдэж байгааг анзаараад энийг бол боломж гэж харсан байгаа. За тэгээд тэр бол өсөөлт, за санхүүгийн ашиг амлсан одоо сайхан уран сайхан үгээрээ илүү олон контент бүтээгч, дижитал инфлюенсеруудыг өөртөө татаж чадсан байгаа. 2020-с 2023 оны хооронд Choi бол олон тооны контент бүтээгчдийг удирдах гэсэн юм байна. За их сурвалжуудад бол түүнийг яг хэдэн хүнийг удирдах гэсэн гэдгийг бол тодорхой өрөөсөө дурдаагүй ч гэсэн үүнээсээ ол нэлээд их хэмжээний мөнгө олж исэн юм байна. Гисэн эдэж тэр бол бүрэн дарагдсан хിവэрэ байсан. Банкны зээлийн барьцаанд тавьсан түүний одоо байр нь ипотекийн төлбөрөөсөө хоцроод хэрвээ төлбөрөө хийхгүй байх юм бол банк хурааж авах нөхцөл байдалд хүрсэн юм байна. За Choi бол аль болох зээлийн төхөмжлөлийг үл тоож зайлс хийхийг оролддог байсан. За ягаад гэхээр банк бол түүнтэй хэдэн сарын турш холбогдох гэж оролцсон ч ерөөсөө амжилт олдгүй, нөгөөх нь уцаа авдгүй. За заримдаа болохоор ингээд арай одоо мөнгө цуглуулж чадах юм бол байшингаа алдахгүй байхын тулд зээлийн одоо багахан хэсгийг нь төлөөд үлдсэн мөнгийг нь дахиад хоцроодог байсан юм байна. За ингэснээр бол банк байшинг нь хураах хугацааг аль болох хойшлуулахыг зорж исэн ч эцэстээ бол энэ бүхнээ алдах нь цаг хугацааны асуудал гэдгийг Choi өөрөө ч ихсэн мэдчихсэн. Эхэндээ Choi шинээр удирдах эхэлсэн тэр контент бүтээгчдтэйгээ харилцаа сайн байсан. За энэ нь бол хоёр талдаа угаасаа ашигтай байсан байгаа. Контент бүтээгчид Choi-ийн удирдлагын доор бодиттой сайн үр дүн үзэж эхэлсэн ч гэсэн мөнгөний хэрэгцээ нэмэгдэх тусмаа түүний одоо нөгөө токсик зан чанар нь дахиад гараад ирсэн. Цагдаагийн тайланд дурдсанаар бол 2024 оны 12 дугаар сард 50 настай Choi-ийн удирдах исэн нэг контент бүтээгч эмэгтэй тэдний хоорондын хийсэн тохиролцоог цуцлахыг оролцсон учраас тэр эмэгтэйг бол зодож гэртээ барьцаалсан юм байна. За тухайн эмэгтэй мэдүүлэхдээ бол Choi-ийн гэрт хэдэн цагийн турш задуулж, хоригдсан. За мөн тохиролцоогоо өөрчлөх хүртэл эндээс явуулахгүй гэж Choi одоо сүрдүүлсэн байгаа. За тухайн үед бол Choi-ыг цагдаа нар баривчлаад хүч хэрэгэлсэн болон одоо хүн хулгайлсан хэрэгт буруутгагдсан ч гэсэн удалгүй тэр бол барьцаа төлбөр төлөөд суллагдсан юм байна. Ингээд энэ суллаад явуулсан шийдвэр нь бол эцэстээ аимшигтай зүйл болох эхлэлийг нь тавьсан. За барьцаа өгч суллагдсанаас хойш жил гарангийн дараа тэрнээсээ ч ноцтой гэмт хэрэг үйлдэх боломжийг олгосон гэж үздэг. За тэгэхээр хэдүүлээ одоо 2025 оны эхэн үе рүү яриагаа шилжүүлье. За энэ үед бол Choi өнөөдрийн яригдж байгаа хэргийн хохирогч эмэгтэй болох Yoonji ад ойртож эхэлсэн тийм үе байсан. Өмнө дурдсанчлан Jia болж жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Тэгээд сошиал медиаг өөрийгөө таниулах, магадгүй нэг өдөр Өмнөд Солонгосын ямар нэг кинонд дүр авах боломж гэж энийг бодол хардаг байсан. За тэр үедээ Jia бол TikTok дээрээ 100 мянга гаруй дагагчтай болсон байсан ч гэсэн зорилгодоо хүрэхийн тулд илүү олон хүнд харагдах, илүү олон дагагч хэрэгтэй гэдгийг бол ойлгож исэн. Тэр үеэр нь Choi гарч ирсэн байгаа. Choi бол өөрийгөө контент бүтээгчид болон дижитал инфлюенсеруудыг өсгөдөг агентлагийн захирал гэж Jia-д өөрийгөө танилцуулсан. Тэр өөрийгөө ингээд одоо одыг төрүүлдэг, оддын загалмаас эцэг юм шиг дүрсэлж, удирддаг бүх хүн нь од болдог гэсэн утгатай зүйл ярьсан юм байна. За мэдээж энэ нь одоо яг л Jia-гийн мөрөөдөл байсан. Тэр бол алдартай жүжигчин, телевизийн од болохыг хүсдэг байсан нь ч яг л ингээд огтлолцож таарсан. Choi бол ингээд залуу эмэгтэйд богино хугацаанд дагагчдын тоог 2 дахин нэмэгдүүлнэ гэж амласан. За тэгчээд хариуд нь бол түүний бүх лайвын орлогынх нь 40%-ийг авах, тэгээ мэдээж өөрт нь үнэнч байхыг шаардсан байна. Сошиал медиа талбарт туршлагатай хүн гэж Choi-г харсан Jia энийг нь харамсалтай нь хүлээн зөвшөөрсөн. За тэгээд хамтын ажиллагаа бол маш хурдан үр дүнгээ өгсөн юм байна. За тэгээд хамтын ажиллагаа эхлэх үеэр Choi бол Jia-гийн профайлд их хэмжээний хөрөнгө оруулж TikTok дээрх харагдах байдлыг нэмэгдүүлэхийн тулд их хэмжээний мөнгө бол зарцуулсан. За үүний үр дүнд хэдэн 10 мянгаараа шинэ дагагчид нэмэгдэж түүний дагагчдын тоо бол огцом өссөн. Гэхдээ Jia-гийн дагагчид нэмэгдэхийн хэрээр Choi-ийн өр нь улам бүр нэмэгдээд
түүний инфлюенсер карьерийг санхүүжүүлэхийн тулд дахин зээл авч исэн. Дараагийн саруудад нь Жиагийн дагагчийн тоо бол 2 дахин өссөн. За гүйцэтгэл болон орлого нь бол бас тасралтгүй өссөөр байсан. За гисэн хэдий ч нөгөө Choi өрөнд живцэн байгаа болохоор Жиагийн аккаунтуудаас орж ирж байгаа мөнгө хангалтгүй санагдчихсэн. За тийм болохоор ашиг орлогыг нэмэгдүүлэх гэсэн оролдлогынхаа хүрээнд бол Choi дахиад утгагүй хэрэгс сэтэрсэн шаардлагуудыг тавьж эхэлсэн. Тэр бол Жиад ингэнээс тис өөр дүрм журамыг тулгасан. За өдөр болгон заавал дор хаяж 8 цагийн турш лайв хийхээс гадна Жиагийн хувийн гар утсанд байршил хянах аппликейшн суулгахыг шаардаж, за ингэснээрээ бол түүний хаана байгааг нь байнга мэдж байхыг хүссэн. За эхэндээ бол Жиа тэрийг нь асуудал гэж хараагүй, тэгж өрөөсө бодоочгүй шууд Choi-ийн бүх дүрмийг дагаж эхэлсэн. Яагаад гэх юм бол тухайн үеэр нөгөө огцом хүмүүс followers нь ихсэжсэн учраас зөвшөөрөхгүй байхаа угаасаа аргагүй байсан. Тэгээд Jia-гийн бодлоор Choi бол маш тийм туршлагатай, юу хийж байгаагаа мэддэг хүн шиг санагддаг байсан. Ялангуяа дагагчдын тоон тасралтгүй өсөж явахад энэ хүн мэддэг зүйлээ хийж ийн л гэж боддог байсан байна. Гэхдээ ийм байдалтай өдөр хоног өнгөрөх тусам Jia бол өөрийгөө хитрхи туйлдэж ядарсан, хит их дарамтанд орсон гэдгийг мэдэрч эхэлсэн. Ямар сайндаа энэ талаараа найздаа ярьж нөгөөдөл нь ч гэсэн анзаарч эхэлсэн. За тэгэж байжгаад 2025 оны 9 сард Jia Choi-ийн тухай бүх үннийг олж мэдсэн. Гэхдээ яг яаж мэдсэн гэдэг нь бол тодорхойгүй ч гэсэн Choi урд нь өөр контент бүтээгчидтэй ямар харилцаатай байсан, бас маш их үр зээл, тэр дундаа удахгүй дуудлага худалдаагаар орхиж байгаа байрных нь ипотекийн зээлийг нь хүртэл олоод мэдсэн. Бас урдны жил өөр нэг контент бүтээгчийг зодож байшин дотроо барьцаалж исэн гэсэн хэрэгт холбогдчихсэнийг нь мэдээд маш их айсан байна. Тэгээ мэдээж энэ бол шууд л холбоогоо таслаад холдох хэрэгтэй гэсэн дохиог өгсөн. За айж сандарсан болохоор Jia Choi руу холбогдоод цаашид хамтарч ажиллахыг хүсэхгүй байгаа гэдгийг хэлсэн юм байна. Нөгөөх нь шууд л сандраад эхэлсэн. За тэгчээд Jia хүний тус мэддэггүй гэж загнаж өөрийнх нь ачаар өсч өндийчүүд одоо ингээд хамтрахгүй хаяж байгаа нь шудраг бус байна гэж хэлсэн байгаа. Гэхдээ мэдээж Jia бол аль хэдийнэ шийдвэрээ гаргацсан. Choi-тэй бүх харилцаагаа таслахаар шийдсэн байсан. Яг яс юмн дээр энэ Choi гэх хүний хувьд бол Jia яг л алтны уурхай шиг ашигтай уг нь бол байсан юм байна. За их сурвалжуудын мэдээлснээр бол Jia сар болгоно Choi-д 50-аас 100 сая вон орчим орлого авчирдаг хүн байсан юм байна. Урд нь Choi-ийн удирдахжсэн бүхэл инфлюенсер хүмүүсээс Jia хамгийн өндөр гүйцэтгэлтэй, Choi-д хамгийн их ашиг авчирсан хүн нь байсан. За энэ хамтын ажиллагаа хэрвээ дуусах юм бол Choi өрнөөсөө салж чадахгүй бүх зүйл бараг дуусна гэдгийг маш сайн ойлгож ирсэн. За тэгээд Choi бол цөхрөнгөө барж энэ цөхрөлн түүнийг аимшигтай гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн. Ингээд 2025 оны 9 сарын 10-нд Сөүл хотын нэг гудамжинд байрлах хяналтын камерт Choi Jia-д ойртоод өвдөх сөхөрч түүнийг өөрийг нь орхихгүй байхыг гуйж байгаа мөчийг бол бичиж авсан байсан. За тэр бол Jia-гийн утсыг булаахыг оролцсон ч гэсэн Jia ухраад холдоод яваад өгсөн байгаа. За тэгээ яг тэр өдөр нь болохоор Choi-ийн байр нь албан ёсоор дуудлага худалдаанд ороод тэр бол орон гэргүй болсон. За дараагийн өдөр нь 9 сарын 11-нд Jia Yongjong арал дээр өдөр тутмынхаа TikTok live дамжуулалтаа хийжсэн. За тэр бол 15 цагт лайва дуусгаад дагагчдаа баярлалаа гэдгийг хэлсэн байгаа. Гэхдээ Jia-гийн дагагчид нь энэ нь түүний хамгийн сүүлчийн лайв байна гэж бол огтхонч төсөөлөөгүй. Ингээд 30 хүрэхгүй минутын дараа буюу 15 цаг 27 минутанд хяналтын камерын бичлэгт бол Choi Jia-тай маргалцсныхаа дараа хүчээр машиндаа чирж суулгаж байгаа нь бичигдсэн байсан. За санхүүгийн сүрэл, татгалцсан хариу, цөхрөнгөө барж уур хилэндээ авцснаар тэр бол Jia-г хүч хэрэглэж зодоод дараа нь өөрийн гараараа боомлж ам насыг нь хөнөөс юм байна. За амийг нь хөнөөснийхөө дараа Choi бол Jia-гийн цогцыг чемодаанд хийгээд хүний нүднээс даалд эзгүй газар руу аваад явсан. За ингээд оройн 6 цаг орчимд бол тэр Сөүл хотоос Мужу руу ойролцоогоор 200 км-ийн замыг бол туулсан. Тэгчээ сэжиг төрүүлэхгүй байх үүднээс бол замдаа 8 удаа зогссон юм байна. Тэр бол хот суурин газруудад байрлах шатхуун түгээх станцууд дээр очоод хэдэн зүйл худалдаж аваад, амраад, бүхнийг ингээд зүгээр энгийн жирийн юм шиг харагдуулахыг хичээсэн.
За уулын бүс орчмын ойролцоо Choi машина зогсоогоод тэгээ буугаад Jia-гийн цогцыг хийсэн чемоданыг үүрээд өтгөн ургамалтай уул руу авирч эхэлсэн байна. За тэгээ дараа нь бол гэрчүүд 50 орчим настай нэг эрэгтэй том чемодан үүрээд явж исэн нь нэлээд с хэжигтэй санагдчихсэн ч гэсэн хүний хэрэгт хушууд өрлгөө өнгөрүүлсэн гэж мэдүүлсэн байдаг. За уул руу хэсэг авирсныхаа дараа Мужу уулын нарийнхан жимтэй тэгээд өтгөн мод бут ихтэй тэгээд жигд бус өвстэй алслагдсан ойд очиж жогоод Jia-гийн цогцтой чемоданыг орхиод явсан. Цогцсны зарим хэсэг чемоданаас нь ил гарсан байдалтай. За тэгээд чиглэг намрын уур амьсгалаас болоод ил гарсан хэсэг нь илүү хурдан задралд орчихсон байсан. За энэ байршлыг сонгосон нь цогцыг олж илрүүлэх хугацааг аль болох хойшлуулах зорилготой байсан нь бол тодорхой. Дараагийн өдөр нь Jia-гийн гэр бүлийнхэн санаа зовж эхэлсэн. За тэд бол түүнтэй олон удаа холбогдохыг оролдсон ч утсандаа ерөөсөө хариу өгөхгүй байсан. Jia ор сургаггүй, чимээгүй болсон нь тэдний хувьд бол маш муу дохио шиг санагдчихсэн. Ингээд өмнөх оройн 22 цаг орчимд бол Jia аялалд явж гин санаа зовох хэрэггүй гэсэн мессежийг гэрийнхэн лүгөө явуулсан байсан. Гэхдээ харамсалтай нь бидний мэдж байгаагаар бол тэр үед Jia аль хэдийнэ нас барсан байсан болохоор тухайн мессежүүдийг гэр бүлийг нь төөрөгдүүлэх зорилгоор Choi бол өөрөө илгээсэн гэдэг нь тодорхой болсон. За гэсэн хэдий ч энэ оролдлого нь амжилт олоогүй. Jia-гийн гэр бүлийнхэн энийг бол маш с сэжигтэй гэж үзсэн. За учир нь гэх юм бол Jia урдчилж огт мэдэгдэлгүйгээр ингэж генет аялалд явдаг хүн огтоосоо биш байсан. За энэний дараа бол гэр бүлийнхэн нь өөрсдийн амьдардаг Сөүл хотын метрополитен бүсэд харьяалагддаг Ёнын Дүмбүү цагдаагийн хилтэст Jia-г орсороггүй болсон тухай албан ёсоор мэдэгдсэн юм байна. Цагдаа нар түүний байршлыг тогтоохын тулд шуурхай мөрдөн шалгах ажиллагааг бол эхлүүлсэн. За нэгдүгээрт Jia залуу хүн, хоёрдугаарт тэр бол хэдэн зуун мянган дагагчдтай байсан болохоор ингэж алга болсон хэргийг нь эрсдэлтэй ангилалд оруулж шалгаж эхэлсэн. Эхэндээ бол эрх бүхий байгууллагууд түүнийг хит шүтэн бишрэгчийнхээ золиос болсон байж магадгүй гэж таамаглаж исэн ч гэсэн бусад боломжит хувилбаруудыг бүрэн үгүйсгээгүй. За Jia-гийн аав анхны эрэл хайгуулуудад идэвхтэй оролцож охинтой нь ойр харилцаатай байсан бүх хүмүүсийн талаар тэр дундаа бол Choi-ийн тухай мэдээллийг өгсөн юм байна. Гэр бүлийнхэн нь Choi-г таньдаг байсан. За тэгээд түүний Jia-тай инфлюенсерийн карьертай холбоотой бизнесийн хамтын ажиллагаатай байсан гэдгийг нь бол мэддэг байсан юм байна. За Ёнын Дүмбүүгийн цагдаа нар улсын хэмжээнд сургаггүй алга болсон хүний тохиоллын системийг идэвхжүүлээд энэ хэргийн талаар улсын хэмжээнд бол бүх эрх бүхий байгууллагуудад тарааж мэдээлсэн. За энэ дэр нэг гол зүйл нь юу байсан гэхээр өмнөд Солонгос улс газар нутгийн хувьд жижиг улс болохоор хүн нэг өдрийн дотор бүр хэдхэн цагийн дотор ч гэсэн улс дотроо бол нааш цаашаага зорчих боломжтой. Тийм учраас ийм төрлийн алга болсон хэргийн үед анхааруулгыг улсын хэмжээнд зарлалт юм байна. Цагдаа нар бас Jia-гийн бүх найз нөхөд танилуудтай түүний дотор бол Choi-тэй холбогдсон ч гэсэн тэд нар бол бүгд Jia-гийн хаана байгааг мэдэхгүй гэж мэдүүлсэн байгаа. За ингээд дараа нь Jia-гийн гар утаснаас ирсэн хамгийн сүүлчийн дохиог тогтоох үеэр тухайн дохиол нь болохоор Инчон хотын нэг бүсэд тасарсан нь бол тогтоогдсон. За Инчон хот нь Jia-гийн хамгийн сүүл TikTok live хийсэн Ёнжон арлаас ойролцоогоор 15 км-ийн зайтай. Choi Мужу руу явхаасаа өмнө Jia-гийн утсыг Инчонд хайсан байх магадлал өндөр учраас сүүлчийн дохио тэндээс илэрсэн гэж үзсэн. Хууль сахиулах байгууллагууд Jia-г алга болохоос өмнө Ёнжон арал дээр хамгийн сүүлд лайв хийснийг мэдчихсэн болохоор түүний очиж болзошгүй газруудын бүх хяналтын камерын бичлэгийг шалгахаар шийдсэн байна. За тэгээд тэр үеэр Jia-г хүчээр машинд чирж суулгаж байгаа мөч бичигдсэнийг олж харсан. За тухайн бүсэд байрлах бусад камеруудын бичлэгийг уялдуулж, шинжээлж үзснээр цагдаа нар бол машины явсан маршрутыг нь тогтоогоод эцэст нь улсын дугаарыг нь олж тогтоосон. Удалгүй тухайн тээврийн хэрэгсэл Choi-тэй холбоотой болох нь тогтоогдоод машины эзэн болон бичлэг дээрх хүн нь Choi мөн гэдэг нь хурдан илэрсэн. Кипр гэмт хэрэгт мэргэжсэн цагдаагийн баг бол яаралтай шүүхээс зөвшөөрөл гаргуулж аваад Jia-гийн бүх сошиал медиа аккаунтод нэвтрэх эрхийг авсан юм байна. За тэндээс бол Choi Jia-д тавьсан байсан хэрээс хэтэрсэн утгагүй шаардлагуудтай мессежүүдийг нь илрүүлсэн. Цагдаа нар бол тухайн мессежүүдийг хит их хяналтандаа байлгахыг хүссэн шинжтэй гэж болдог үнсэн. За Jia-гийн найз нөхөдтэй ярилцах явцад сүүлийн хэдэн 7 хоногт Choi-ийн дарамтнаас болоод Jia бол асар их стресс, сэтгэл зүйн дарамтанд орсон байсныг нь олж мэдсэн. За мөн
Чойн бүртгэлийг шалгах үеэр бол тэр 1 жилч хүрэхгүй хугацааны өмнө өөр нэг инфлюенсерийг зодож барьцаалсан хэрэгээр баривчлагдчихсэн гэдгийг нь ил болгосон. За ингэснээр бол Чой энэ хэргийн гол сэжигтэн болоод цагдаагийн баг бол түүнийг одоо Сөүл хотдох гэрт нь явж очисон. За гэхдээ тэнд бол Чой байгаагүй. Тухайн байшин нь түүний одоо өмч байхаа болсон байсан. За нөгөө л нэг одоо үрзэлийн асуудлаас болоод банк бол байшинг дуудлах худалдаанд оруулсан байсан. Цагдаа нар түүний байж болзошгүй өөр хаягийг тогтоохыг оролцсон ч гэсэн амжилт олоогүй. За ингээд мөрдөн шалгалтын эхэнд хийжсэн шигэ дахиад уцаар холбогдохыг оролцсон ч Чой бол утсаа авахгүй байсан. Дараагийн өдөр нь буюу 9 сарын 13-ны өөрээр 5 цагийн орчимд бол Можогийн алслагдсан бүсийн жимээр явж исэн нэг орон нутгийн ажилтан эрэгтэй уулын налуу хэсэг дээрх өвстэй талбайд сэжигтэй зүйл байгааг анзаарсан юм байна. За тэгээд сонирвчрахад нөгөөтг чинь яваад очисон чинь хэсэгчлээд онгойлгоцсон хаягдсан чемоданаас эмэгтэй хүний биеийн зарим хэсэг нь цухууж ирснийг бол олж харсан. За тухайн хүн бол гинэт амир цочирдоод даруухан одоо Можогийн орон нутгийн цагдаа руу холбогдож юу олж харсан талаараа мэдгдсэн. За цагдаа нар бол тухайн газар очисон даруйда тэр хэсэг газрыг хааж хамгаалалтанд аваад шүүх шинжилгээний багийг дуудсан. Анх мэдээлэл өгсөн эрэгтэйгээс чемоданыг хэн тэнд орхисныг харсан уу гэж асуухад бол юу ч хараагүй, зүгээр л санамсаргүй явж байгаад тааралцсан гэж хариулсан. За уулын бэл хаваар амьдардаг хүмүүсээс асууж тодруулах явцад бол өмнөх өдөр нь нэг гэрхтээ том чемодан одоо үүрээд явж ирснийг нь харсан гэсэн мэдээлэл өгсөн юм байна. За ер нь бол ингээд ууланд алхдаг хүн чемодан үүрээд дээшээ мацах ч юм уу чимдаа ингээд түрээд эсвэл ингээд чирээд явж авах бараг л боломжгүй. Тэгэхээр замд таарсан ямар ч хүнд бол хачин жигтэй, нэг л тийм сэжигтэй тэгээд содон харагдах нь бол ойлгомжтой. За оршин суугчдын дүрсэлж ярьсан хүн нь Чойн онцлогтой нь яг таарж исэн. Шүүх шинжилгээний баг ирсэн даруйда гэмт хэргийн явц нөхцөлийг тогтоож нотлох баримт цуглуулах зорилгоор газар дээрх шинжилгээг нэн даруй эхлүүлсэн юм байна. За Жиагийн бие бол бэлхүүснээсээ дээш нүцгэн байсан. Цээж гар хөл хэсгээр нь ягаан хөхөнгийн хөхрөлтүүд үсчихсэн байсан. За энэ нь бол түүнийг амьд байх үедээ задуулсан гэдгийг нь илтгэжсэн. Гол нь түүний хүзүүн дээр боомлуулсан гүн мөргүүд улаан зураас тэгээд хавтчихсан байдалтай бол харагдчихсэн юм байна. За нүүр хэсгээрээ бас хүнд гэмтсэн, хавдаж зүсэгдсэн байдалтай олон удаа зохиулсан нь тодорхой байсан. Ерөнхийдөө бол шүүх шинжилгээний байгууллага хит их ялцрал явагдаагүй гэдгийг нь тэмдэглээд хохирогч хамгийн ихдээ 48 цагийн өмнө амиа алдсан гэж дүгнсэн. За Жиагийн хумсны завсраас арсны эд бол илэрсэн. За тэрийг нь ч гэсэн шинжилгээнд илгээхээр болсон. Чемодан дээрээс хурууныхээ бас илэрсэн. Мэргэжилтнүүд бол чемоданыг тухайн байршилд орхихоос өмнө ойролцоогоор 50 м орчим газраар чирсэн гэж дүгнсэн юм байна. За хэргийн газар авах ёстой шаардлагатай арга хэмжээнүүдийг дуусгачаад дараа нь бол Жиагийн цогцост задлан шинжилгээ хийлгэхээр илгээсэн. Мэдээж хамгийн их сэжигтэй этгээд болох Чойг бол уулс даяар эрен сурвалжлах зарыг тарааж эхэлсэн. Эрх бүхий байгууллагуудын гол зорилго нь Чой улсаас оргон цутаахаас өмнө баривчлах нь ол чухал асуудал байсан. Тиймээс тэд Чой Ёнжон арал дээр Жиаг хулгайлсныхаа дараа машин жолоодож явж исэн гэх хяналтын камерын бичлэгүүдийг нэг бүрчлэн шалгаж үзсэн. За автозам дээр байрласан камеруудыг оролцуулаад маш олон бусад CCTV-г шалгасны үр дүнд Чойн явсан бүх маршрутыг тогтоож чадсан. Ингээд Чой болохоор Можо орчимд байсаар байгаа нь тогтоогдсон юм байна. Хэдэн зуун цагдаагийн албан хаагчид оролцсон эрен сурвалжлах ажиллагааны дараа Чойг бол Жиагийн цогцсыг орхисон газраас хэдхэн милийн зайд байхад нь боривчилж чадсан. За их сурвалжуудын мэдээлснээр Чой балмагцсандаа хэсэг ингээд цутхыг оролцсон ч гэсэн удаагүй тэгээд нэг их эсэргүүцэл үзүүлэлгүйгээр баривчлагдсан юм байна. Цагдаа нар түүний автомашины GPS мэдээллийг шалгаснаар автозамын хяналтын камерын бичлэгээр тогтоосон маршрутыг яг таг дагсан нь батлагдсан. За энэ нь бол няцаахад маш хэцүү. Тэгээд хүчтэй нотлох баримт болж өгдөг. За баривчлагдсны дараа Чойг цагдаагийн хилцс рүү мэдээж авч явсан. Тэгээд шууд байцаалд авч эхлэхэд эхэндээ тэр бол энэ гэмт хэрэгтэй би ямар ч холбоогүй гэж мэдүүлж байсан. Дараа нь болохоор Жиатай уулзсан нь үнэн. Гэхдээ Инчонд 9 минут буулгасан гэж хэлсэн. Тэгэхээр энэ цагдаа нар Жиагийн цогцсыг аль хэдийнэ бид нар олчихсан гэдгээ хэлсний дараа нөгөөх чинь бүх зүйлийг хүлээн зөвшөөрч хэлсэн. Чой бол энэ гэмт хэргийг зөвхөнгөө барахтаа үйлдсэн гэж ярьсан. Тэр Жиаг өөрийн гараар боомлж
дараа нь маш их сандарч айж эхэлсэн. Тэгчээд баригдана гэдгээсээ айгаад өөрийнхөө бага саг гадралдаг байсан муужууд байх алслагдсан бүсэд цогцсыг нуухаар шийдсэн гэдгээ хэлсэн. Гэмт хэргийн шалтгаан нь Жиа тэр хоёрын хоорондын бизнесийн хамтын ажиллагаа зогссноос болсон. Тэр бизнесээс нь орж ирдэг мөнгөөр хэдэн тэрбум боноор хэмжигдэх өрөө төлөх ёстой байсан гэж ярьсан. Жиа гэдэг хүн байхгүйгээр Чой тэр үрзээлийн хар нүхнээсээ хизээч гарч чадахгүй байсан болохоор цөхрөнгөө барж уураа барьж дийлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. За тэгээ айгүй инээдтэй ингэж ярьсан. Жиад хандаж өөрийг нь орхихгүй байх талаар ярилцаж өвдөг сүгдөөд гуйсан ч Жиа огт сонсоогүй. Тэгээд энэ нь миний хувьд асар том доромжлол шиг санагдсан. Байшингаа банкнд алдсны дараа уур хилэн цөхрөл дээд зэгтээ хүрсэн байсан. Гэмт хэрэг гарсан өдөр эхэндээ зүгээр л Жиатай ярилцахыг хүссэн. Тэгсэн чинь үйл тоосон зан гаргасан. Тэгэхээр нь машиндаа хүчээр суулгаад тэгээд гэмт хэрэгээ үйлцэн гэж ярьсан баг. Жиагийн цогцос олдохдоо ол бэлхүүснээсээ дээшээ нүцгэн байсан болохоор хууль сахиулагчид Чой түүнийг мансууруулад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэжсэн юм байна. За энэ талаар нь өөрөөс нь асуусан чинь Чой бол бүгдийг нь үгүйсгсэн. Жиад хийсэн анхны задлан шинжилгээгээр бол хөзөөг нь шахсны улмаас амьсгал боогдож нас барсан, зөөлөн идүүдэд дотуур цус алдалт үүссэн, мөн хоолойд нь хэсэгчлсэн хугарал илэрсэн гэдэг нь бол тогтоогдсон юм байна. Бас хэд хэдэн хавирга нь хугарсан. Тэгээд нүүр цээж хэсгээрээ олон тооны хөхрөлттэй. Тэгээ өөрийгөө хамгаалах шарах бараг илрээгүй байгаа нь Чой түүнийг амиа алтгаас өмнө нэлээд аимшигтай зодож эсэргүүцэх бараг ямар ч боломж олголгүй хүч хэрэгэлсэн гэдгийг нь харуулж байсан. Нас барсан цаг нь ойролцоогоор 2025 оны 9 сарын 11-ний 15 цаг 45 минут гэж тогтоосон. За хяналтын камерын бичлэгт Чой бол 15 цаг 27 минутанд Жиаг хүчээр машин руугаа чирж суулгаж байгаа нь бичигдсэн байдаг. За дараа нь Жиагийн цогцост илүү наривчилсан задлан шинжилгээ хийсэн. За эхний байдлаар ол Жиаг бэлхүүснээсээ дээш нүцгэн байсан болохоор бэлгийн хүчирхийллийн золиос болсон байж болзошгүй гэж сэжиглэжсэн юм билээ. Гэхдээ хоёр дахь задлан шинжилгээгээр бэлгийн хүчирхийлэл өртөөгүй, биеэс нь мансууруулах бодис илрээгүй гэсэн дүгнэлт гарсан. За энэ нь бол хууль сахиулагчдын тэр хүчирхийлсэн байж магадгүй гэсэн таамгийг нь үгүйсгэсэн явдал болсон. Хумсныхан доороос илэрсэн арсны эдийг Чойн ДНА-тэй тулгаж үтсэн чинь яг таарсан. Чемодан дээр илэрсэн хурууныхээ бас л Чойхтой таарч исэн. За ингээд энэ бүх нотлох баримтууд дээр нь Чой өөрөө хэрэгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг нь харгалзаж үзэх юм бол ял шийтгэл оноохонд гарцаагүй байсан. За тэгээд 2025 оны 9 сарын 16-нд Можу хотод Чойн урдчилсан сонсгол болсон юм байна. Хэргийг хянан хэлэлцсэн шүүгч Чойг оргон зүхтах эрсдэлтэй мөн давтан гэмт хэрэг үйлдэгч гэж үзээд баривчлан хорих шийдвэрийг баталсан. За үүний дараа бол Чойд албан ёсоор ял тулгаж барьцаагаар суллагдах ямар ч эрхгүйгээр Сөүл хотын шорон руу шилжүүлсэн юм байна. Жиагийн хэрэг өмнөд Солонгос төдийгүй Азийн зарим орнуудаар бол асар их анхаарлын төвд орсон. За түүний дагагчид TikTok дээр виртуал дурсгалын орон зай үүсгэж гүн эмгэнэл илэрхийлсэн. K-pop фан клубүүд болон стримерүүд Жиагийн дурсгалыг хүндэтгэж лайваар олныг хамарсан виртуал ла асаах ёслолыг зохион байгуулсан. Хэргийг харуулсан баримтат нэвтрүүлгийг SBS телевиз хэрэг гарснаас хэдхэн хоногийн дараа цацаж ойролцоогоор 7 сая хүн үзэж үзэлтийн дээд амжилт тогтоосон гэдэг юм байна. За ингэснээрээ энэ хэргийг уламж илүү их олонний анхаарлын төв оруулж чадсан. За Жиагийн гэр бүлийнхэн нэг ярилцлагын үеэр бол гүн цочролд орсноо илэрхийлж Чой гэх хүнд хамгийн дээд ял оноохыг хүсэж байгаа талаараа ярьсан юм байна. За одоогоор Чой бол Сөүл хотын нэг шоронд шүүх хурлаа хүлээж сатуулагдсан хിവэрэ байгаа юм байна. Өмнөд Солонгосын хуулиар хэрвээ Чой бүх зүйл ангаар буруутай гэдг нь тогтоогдох юм бол тэнсэн суллагдах ямар ч боломжгүйгээр бүх насаар нь хорих ял оноох бол боломжтой. За Жиагийн оршуулгын талаар тодорхой мэдээлэл олдоогүй. Гэр бүлийнх нь бол олон нийтээс ангид тусдаа чимээг үхэн салах ёс гүйцэтгэж зөвхөн ойр дотных нь хитгэн хүмүүс оролцсон юм байна. Уг нь бол Чойн шүүх хурал оны сүүлээр товлогдсон гэсэн мэдээлэл байгаа ч гэсэн яг 12 сарын хэдний өдөр товлогдсон нь тодорхойгүй. За тэгээ шүүх хурал нь болоод өнгөрсөн талаар ч гэсэн албан ёсны мэдээлэл бол сошиал орчинд байхгүй лээ. За миний бодлоор бол ингээд шүүхийн үйл явц эрт чатандаа байгаа. Ер нь бол шүүх хурал эхлэхийн тулд прокурорын баг, за тэгээд өмгөөллийн баг гэд аль аль талаасаа маш их баримт нотлохоонууд маш
олон мэдээллийг бас цуглуулах шаардлагатай байдаг. Тэрнээс гадна хэвлэл мэдээллээр дэлгэрэнгүй гарч арай амжаагүй байгаа болов гэж бодож байна. За энэ талаар хэрвээ мэдээлэл олдох юм бол та бүхэнд Instagram аккаунтаараа дамжуулаад хүргэх болно. За ингээд маш ирээдүйтэй залуухан эмэгтэйг мөнгнөөс болж алсан ийм нэг аимшигтай хэрэг байна. Ерөнхийдөө бол шунхайн сэтлэр үйлцэн хүү амны хэрэг гэж хэлж болохоор бусдад нөлөөлөгчөөд за бас контент бүтээгчид дундаа ингээд өдөр тутмын амьдралаа харуулж хаана юу хийж байгаа гэдгээ нуулгүй харуулдаг хүмүүс бол маш олон байдаг. За энэ байдал жишээ нь 100 хүнээс 99 хүнд таалагдлаа гэж бодоход ямар нэг гаж сайко нэг хүн ч гэсэн утасны цанаас үзээд сууждаг гэсэн баг зэргийн сэрэмжтэй байхад илүүдэхгүй тийм нэг кейс юм шиг санагцсан. Зарим солонгосчууд гэхдээ Жиаг бас буруудахсан хөнгө аястай байгаа гэсэн дагагчаа өсгөх тал дээр тусламж авчаад сүүлдээ хайсан гих мэтээр шүүмжилсэн байсан. За тэглээгээд одоо хүн алах нь бол яавч эрүүл хүний үйлдэл биш. За ингээд 2025 оны хамгийн сүүлийн дугаар маань энэ хүрээд өндөрлөх боллоо. Дуустал нь хамт байсан нийт сонсогчдод баярлалаа. Бүгдэнд нь сэтгэл зүйн амар амгалан хүсье. Бас шинэ он, шинэ жилийн баярын мэндийг та бүхэнд хүргэе. 2025 онд хамт байсан нийт сонсогчдод тэврэл дэлгэе. 2026 онд ч гэсэн хамт байгаарай. Та бүхэндээ би адармаатай бас сонирхолтой хэрэгүүдийг задалж ярьсаар байх болно. Тэгэхээр хэдүүлээ 2026 оны 1 сарын 3-ны өдөр бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя.